Аяа монголчуудад юутай сайхан амьдран малын хөлийн тоосон дунд магнаг турган дээлтэй хөлбөрч манай танайг мэдэхгүй махаар гар бэлхэж чухам хүү жаргалын дээдэг эдэлнэ. Бидний дунд ууралсан хүнийгээ хэмчээгүй. Бидэнд бас уйтгарлах мөч оптоос байхгүй. Яагаад гэвэл бид социалист Монголын азтай иргэд яагаад гэвэл бид социализмыг гардан байгуулагчид. Бид генерм мэт өмнөх замыг ийгүүлэгч гэрэл коммунизмын зүг зорж явна. Ураа нөхдөө, урагшаа нөхдөө, Ленний заасан замаар урагшаа, зөвхөн урагшаа. Инкриайт Монгол ардын өвсгөл намын зөв мэрэгэн шийдвэр зэрэгжсэн Монголын ард түмэн социалист бүтээн байгуулалтад хийж баршгүй амжилт олж байна. Улсын коммунист нам Монгол ардын өвсгөл намын ээлжид хурлаас дэвшүүлсэн зорилтыг амьдралд хэрэгжүүлэхийг хүсэж манай хоёр орны хөтөлмөрчид хоёр хурал нэг зорилго гэсэн цогтой вариантаар гар сэтгэл нийлэн ажилладаг түүхэн уламжлалтай билээ. Энэ хүнжилтэн баян дэлхийн ингэ тавны төлөө цогтой тэмцэгч бидний дотны амт нөхөр Леонид Ильич Брежнев Монголын ард түмний үнийн чөм шалгарсан лавтэрдагч залууийг халамжлан хүмүүжүүлэгч Цэдэн бол нарын сэтгэл зүтгэлийн үр дүн юм аа. Ураа нөхдөө, ураа. Марксизм ленинизмын зарчим дүнч манай нам пролетарын интенсионализмын тугыг ямагт өндөрт мандуулж явах болно. Энэ бол Ленин агвайх нам зөвл толботулсын коммунист нам октябрийн их хорон зөвл толботулс социалист хамтын хөрлөлийн орнууд агадуу марксист ленинист нам энг тэвэн социализмын төлөө тэмцэгч бүхэнтэй наримдал хамтын ажиллагаагаа цуцалтгүй бэхжүүлж байна гэсэн үг юм аа. Манай улс одон үзүүлэлтээр дэлхийн хөгжилтэй капиталист орнуудаас хол төлөөлөд нэг хүнд ноодох мал 10,000 хүнд ноодох эмнэлгийн ор эмч сурвалжчдын тоогоор дэлхийд дээгүүр баримт орж байна. Монгол ардын өвсгөлт нам коммунист ажилчны бусад намтай тогтоосон найрамдал хамтын ажиллагаагаа харилцан туслах явдлыг энэ тэргүүний зорилттой хэмээн үзэж ирсэн билээ. Уулын баяжуулах эрдэнэт комбинат Монгол зөвлөлтийн ард түмний гандан бууршгүй гамбат найрамдлын бас нэгэн бэлэг тэмдэг боллоо. Дэлхийн 10 түмэн үйлдвэрийн нэгэн болох тус үйлдвэр Монгол зөвлөлтийн ажилчид мөр зэрэгдсэн ажиллаж
Дайницад нэгэн их бач, тайванцад нэгэн бригадад ажилласан үлгэр дуурайлыг үзүүлж байна. Эрдэнэт өнөөдөр их бүтээн байгуулсан салбар элхэн халуун аримтлын өлгөө. Эрдэнэт маргааш Монголын хүн амын амьдралын төвшин хоёр дахин сайжруулах их уурхай. Марксизм ленинизмыг тугаан болгосон Монголын ард түмэн социализмын материал техникийн бааз байгуулж дуусаад хөгжингүй социалист нийгэмд дэвшин орлоо. Ура! Айто, өөр баяр, амжилтын раа. Сүүтрүүгийн гэнэмдэрэн сүүшиг ариун. Нэгэн цаг дэнвнэр бид өөрсдийгөө төлөөлж өнгөтэй жавхаатай гэж магтан сайхаж өөдрөг цогтой хэмээн амгархан багтаж явсан. Дэлхийн нийтийн чанартай болж байна. Тэгвэл бид эндээ өөрчлөлт байгуулалтыг хөгжүүлэх ёсоор эхэлнэ гэдэг бол энэ дэлхийн нийтийн энэ чанарыг одоо дэмжиж байгаа бидний одоо интернационал үүрэг гэж ойлгож байгаа маа. Ер нь өнөөдөр эрсдэл холбоо янз бүрийн юм байна, хоршоол гэдэг. Тэгвэл ягаад энэ өөрчлөлт байгуулалтыг төв нэмэр оруулахад жинхэнэ гар бие оролцохоор залуучуудын сайн дурын эрсдэл холбоо ягаад байж болдгүй юм бэ гэсэн ийм санаа бас бидэнд төрөөж байгаа ийм ч учраас энэнийг байгуулсан юм аа. Олон 10 тэрбум хүнтэй орон шиг хүн сурталын асар одоо зохион байгуулалттай хүн сурталын асар олон жилээр зохион байгуулагдсан. Юуны учрын залуу сурья лооцсон барь жагсах болов. Энэ бол зөвхөн монголчуудын төдийгүй бүх ертөнцийн хараас нарыг өөртөө татсан их үйл явдлын эхлэл байлаа. Үеийн чулуун гарсаа айдас түлээстэй нэгэн үеийн амьдралыг сэрээсэн хонхны дуу энд анх зурагдлаа. Монгол оронд олон үргэлж үзлийн шимтээ өрс нэгэнтэй бүрлдэж ардчлалын яргүй хүнд суртал захиргааталтын бүр их цасыг яран дэлбэгэн дэлгэсэн нь энэ байлаа. Тэkin үеийн цааш дэмэрнэ эрчмч энэ далайцыг өгсөн харж үргэлжлэн тодорхойлоход хүнд байсан. Ардчлалыг нүгчиндрах хүйтэн санаа, алсаа сүлэх хүйтэн сарих. Энэ бүгд ард түмний халуун амьсгал цогтой шудраг үгийн элчинд хүлээсч байлаа. Өөрчлөн байгуулсан явц удааширч улс төрийн хинсэн хямрал гүнзгийсэнд сэтгэл түгшиж байгаагийн илэрхийлэн Монгол ардын хувьсгалын төвхөрөний 7 дугаар бүгд турлаа. Бүгд нарийн дах Монгол ард улсын ардын хүрлийн чуулганд өргөн барих бичгийг сонсголоо. Очноос түймэр шатах мэт ардчлалын үсрэхийлэл орон зайд тархан зүрхнээс зүрхэнд тархинаас тархинд дамжин хүн далайн их урсгал болж давлгааллаа. Энэ өдрүүдэд сансын хугацаа сар нарны хааньягаар биш цагийн зүү хурм хурмаар үнний зүгцэглэн улс төрийн урамсгал хүйтэн агаарыг шатааж байлаа. Удамжинд эдний симжавал тачигнаж хүйтний хэм 35-аас 36-д хүрч байсан энэ өдрүүдэд улс төрийн амьдрал буцсан халуунаар оргилж байлаа. Олон жилийн уртад захиргааталтын хүн тарнууд руундор боогдож байсан олон үргэлж үзэл хаалт хавууг юугаар задаж эхэж Монгол түмэн бодсон санснаа хэлэх хэрэгтэйгэн хэлж чаддаг тэнхээ зөрөгтэйгэн мэдэрлээ. Үйл итгэх, үжилтэн гүтгэх, байрч давшилхан амьсгалтай давлгаа тэдний өмнө байлаа. Алшин жил бүрэлдэхүүн бий болж батчиж бичсэн хүн сүлжээний систем тэднийг нухчин дарахыг хичээж үннийг ичсэн тэдний үгийг ард түмэнд хүргэхгүй хэмээн байдгаран орлож байлаа. Уучин байцаатаа хинг уучин энэ бүхэнтэй татгад үүсгэх хинг анар энэ үйлчлүүлжээ.
Монголын ардчилсан холбооны нөхөд төрийн эрх авах гэж байна. Намтай эрсэлдэж байна. Тэрсэлдэж байна гэсэн үг их яригдж байгаа. Зарим хүмүүс тэдний үүсгэл санаачлагыг уламжны ардчлал гэж тохиорлон шоовдөрлөж байсан. Тийм ээ. Өнөөдөр ардчлалын уриа дооцсон гудамжинд байгаа нь үнэн. Гэвч тэр лооцсон дээр бичээстэй үг хэдхэн сарын дараа гэхэд Монголын улс төрийн амьдралд орж ирнэ. Энийг юу гэж бодож байгаа танаа? Мэдхгүй одоогоор хилээсээ тэр мэдчихэж байгаа юм алга. Ямар програм төлөвлөгөөтэй юм бэ? Би зүгээр юмд явж байгаа. Зүгээр сонирхож явна. Юм зүгээр та бол хоёроо байшаа хэлэхгүй. Энэ зөв гэж үзэж байна уу? Та буруу гэж үзэж байна уу? Цаг хугацаа харуулахгүй үү? Тийм ээ. Араа өнөө дараа одоо гэж. Ардчлалын социалист хөдөлгөөн гэдэг энэ Үйтгэрч улам чангарсаар түүнтэй өрсөлдөх мэт улс төрийн уур амьсгалж хурцатсаар эртөр айлан боловч монголчууд зайлшгүй туулах ёстой байсан үйл явдал ийхүү эхэлсэн. Туйлдсан доройтсон эдийн засаг, туйлшран буруудсан үсэл суртал, тусгаар нэртэй хараат байдал зэрэг урагшлах замд чөдөр тушаа болсон урагшгүй муу хүнтэй салах ёс гүйцэтгэх их ёслолын эхлэл нь эдгээр цуглаан болсон билээ. Төрөг тусгаар Монгол орныхон хөл зяаны төлөө сэтгэл зовнигч мянган хүмүүсийн сэтгэлийн олон жилийн хур бухимдал, бачимдал дэл бүсэрлээ. Нийслэл хотноо богинохон хугацаанд хэд хэдэн жагсаал цуглаан боллоо. Социализмыг гардан байгуулж байна. Коммунизм дуудахгүй хүрнэ гэсэн мухар сухар итгэл нь амтд зүуднээс өөргүй хийх хоосон зүйл болохыг монголчуудад энэ цуглааны эндэр дээрээс сонсгосон билээ. Амьндралаараа дэнчин тавьж, айдсын манаг хаг ярж, ард түмнээс олон жил нуусан үннийг хэлнэ гэдэг үнэхэрийн агуу их зориг шаардах үйл явдал байлаа. Марксизм-ленинизмын онолыг маани мэдсэн мэтэд сээжилсэн. Өсгөө саваад өтөлхий хүртэл ганц намыг бурханчлан шүтсэн түмэн олонд үннийг ойлгуулах юутай бэх болохыг энэ өдрүүдэд өрнсөн үйл явдал тонхон харуулсан. Нам төрдөн дэрсэлсэн албан тушаал алдар нэр хөөцөлдсөн эндэггүй залуусыг баривчлуул таарна гэсэн үг сонсогдож Монголын ардчилсан холбоо гэж хэлэхээс хэлн гацдаг хүмүүс олон байлаа. Дээрээс хүнд сурталчилан аппарат сөрөг үйл ажиллагаа явуулж доороос учрыг ойлгоогүй олон түмэн эсэргүүцэн хэлгэнэж байсан хэдий ч ардчилсан хөдөлгөөн улам бүр элч хүчээр авч ардчилсан хувьсгалын гал эхлээ нийслэл хотноо эцэст нь бүх Монгол даяар баатарн дүрлсэн. Учир хэлэл үлргэлэн тайван замаар тэмцэж хүнд сурталчилан аппаратыг мураахын тулгын чулуу болж өгсөнд жин өвлийн хүйтэнд хуран цугларсан энэ олон хүмүүсийн түүхэн гавья оршино. Хэтэд аврагсад дэггүй залуус алдар нэр хөөцөлдөгчд үл үтэх итгэдүүд гихчлэн төмөн зүйлийн нэр хочтой болсон ардчилсан холбооныхан Монгол орныг 70 жилийн амтд зүуднээс нь сэрэж чадлаа. 70 жил нэг намын систем ноёрхож 70 жил нэг маягийн үсэл суртал үйлчилсэн Монголд ардчилсан үрийн салхи сэвэлзэж эхэлснийг бүх ертөнц мэдэрлээ. Газрын зураг дээр нэрний бичээстэй олон улсын давцанд төдийлөн сурган сонсогдоогүй Монгол оронд хувьсгал гарч гинэ гэсэн мэдээ эрхэн агаар мандалд тархаж эхэллээ. Хоёрдугаар шийхэн үгнээс гардгүй хэзээний дуулууртай номхон монголчууд боссон гинэ. Хэн өдөртөв? Цус урсв. Социализмаас татгалзах нь юу? Хоёр их гүрний дунд хавчуулагдсан баг уурай хөгжилтэй энэ орон одоо хаашаа явах нь юу? Ийм асуултанд хариулт авахын төлөө өрн дорны 20 гаруй орны сонин сэтгүүл, радио, телевизийн сурвалжлагчид хүнд сурталчилан аппаратын зүгээс тавьсан ориг саадаг чухам хүү капиталист овсгоо гаргаж бие биетэйгэн уралдан хурж иржээ. Энэ өдрүүдэд дэлхийн сонингууд Монголд болсон үйл явдлын талаар өөр хоорондон адилгүй мэдээлэлтийг жинхэнэ халуун цэгээс нь сурвалжлан 4 миллиард хүмүүсийн сонорт дамжуулж байлаа. Монголд хувьсгал гарлаа. Чингисийн Монголоос ардчилсан холбоо хүртэл Санжаа сүрэнгийн зэрэг Монголын хувьсгалын удирдагч Азийн шуурга Монголоос эхэллээ. Таны миний талбай Сүхбаатарын талбай давтагдах уу гэсэн сүрчин дуйлан зарласан бичиргийн уралдаан болж байлаа. Өөрийн гэгээр сэрж Сингэлийн мандайд хүрч чадах онцлогоорон
Энэ орон ялгарч байна хэмээн Английн Таймс сонин энэ өдрүүдэд үжилээ. Энэ өдөр түүхийн нэн чухал агшин болж үлдэнэ. 2 сарын өмнө хийсэн анхны цуглаан энэ өдөр болсон Монголын ардчилсан холбооны анх дугаар их хурал хоёрыг харьцуулж үзвэл ардчилсан хөтлөн хичнээн ирчил балайцтай өрнөснийг амархан мэдэрч байна. Монгол сэтгэлгээ, Монгол ёс заншил, Монголон гэх сэтгэл бидэнд эргэн ирж байгаагийн баталгаа нь энэ их хурал байлаа. Монгол орныг улс төрийн эдийн засаг оюун санааны гүнзгий хяналтанд орсныг олон түмний өмнө анх удаа илтгэр дүгнэлээ. Монголын ардчилсан намыг байгуулснаар олон намын тогтолцоог бий болгож чадсан энэ их хурлын түүхэн ачаалал оршиж байна. Монголын ардчилсан холбоо улс төрийн бодит хүчин болж нэгэн чадлаа. Хараа гэрөө сайн муугийн алилнын тулж хамаг Монголын төлөө өөрсдийн биеийг гарстаж унт морь идэх болон хасан тэмцсэн Монголын ардчилсан холбооны хэн анхны шийдвэрлэх ялалтаа хийлээ. Ард түмний сэтгэл зүрхээрэн мэдрэгч хэлж ис чадан зовж шаналж явсан бүхнийг энэ хурлын эндрээс орон даяар зурайтуулахад их Монгол оронд минь үннийгэн тайлагдлаа хэмээн олон хүн баярын нулимс тусаасан юм. Олон 10 жил хурал нэртэй жүжигт оролцож бусдаас ялгархгүй тул алгаан хурцтал ташдаг байсан монголчууд чин сэтгэлээр нэгдэн чуулж зүрхний үгээ хамтран ярих гэдэг юутай сайхныг энэ хурлаас мэдэрсэн юм. Ер нь хаант улсад гадаадаас хоёул овогчин ирээд хаант нь өөрсдийгөө үйлчин хэмээн танилцуулж хачин гоё хувцас ижихөр амлаж гинэ. Ловертийн нотолжуугаар энэ оёх хувцас нь тэнэг хүнд харагддаггүй ухаантай хүнд харагддаг юм байжээ. Ловертид юм ойж эсгэж буй дөрв зүйлэн дуусгаад гоё ганган хувцсны донтой хааны шалтлан өнөөх хувцс гэдэг хий өмсгэж гин. Хааны хатар төшмөд бараа болгосод тэр байтугай нүцгэн хаан өөрөө хүртэл тэнэг хүн болчихвэ гэсэнтэй ямар гоё сайхан хувцс вэ хэмээн амаманда байхгүй хоолны гайхан шагшралджээ. Хаан улам жил ёсоор шинэ хувцсан ард түмэндээ үзүүлэхээр бараа болгостой дагуулan шалдан чигээрээ гудамжинд гарлаа. Ард түмэн хааныхаа нүцгэн байгааг улаан цайм харсан авч хүн бүр дор үрнээ тэнэг болчихгүй тулд өнөөх хувцлагч байхгүй юмны уран гоё хийц зохицол чимэглэлийн магтан цаашааж гарваа. Гэтэл гинт нэгэн жаалхуу хаан шалдан байна гэж байлгаараа ашиглах тэрэ. Маршал Чоулсенгийн хаан үндсэн хуулийн наранд ээж баясан бүлээцэж суугаа эххүү хоёрын зураг сэтгүүл төвлөгдөж байсан цаг тэмч үнийн хэрэглэшээ. Нар дэлхийг гэрэлтүүлэхээс цаашгүй Ленины сургаал тарих оюуныг сэлбэдэг тул Ленин нарнаас хавьгүй илүү ачтай хэмээн ойн том хурал дээр учир мэдэхгүй нэлхүүгээр хэлүүлж байсан цаг саяхныхаа. Шалгарсан мандагаас ахуулаад тэргүүний төмөр замчин хүртэл хэдэн зуун алдар цалтай хайр цэцэг халамжлан хүмүүжлэгчийн гуншинд ам усан дуржигнуулж байсан цаг дөнгөж өчгдөг шүү дээ. Бид хүн ч үнэмшихгүй, өөрөө ч үнэмшихгүй иймэрхүү мардсан имийг олон жилийн турш өдрөөр давтацгааж байлаа. Сталинизм Монгол оронд төрийн айлчлал хийсэн тэр үеэс эхлэн үг хэлэх бидний хувьд тасараатай болсон. Үг хэлэх ихээр боогдсон ард түмэн хааны гоё ганган хувцсыг шагшин магтах ихээр бүрэн хангагдсан байдаг төдийгүй. Ерөөс ийм үүргийг үүрч явдаг жамын дагуу бид 50-60 жилийн турш Шалдан хааныхаа дэгжин хувцсыг зогсоод байггүй магтан дууллаа. Хаан шалдан байна гэж хүнжил дотроо өөр зураа шивнэхээс ч айдаг байлаа бид. Бид эрх чөлөөтэйгэн уянгалуулан магтахын хэрээр эрх чөлөө маань Монголын ардчилсан холбооны мянган дэмжигчид энэ өдөр өглөөнөөс шөнөдөл хүртэл Монголын гөлбөрчний үеийн соёлын төвөртний өмнө хуран цугларч хурлын үйл ажиллагааг радио телевизээр бүрэн дамжуулаагүй явдаг эсэргүүцэн замын хөдөлгөөнийг 2 цаг хаасан. Байдаг бол түүнд бид хүрлээ. Гэвч хаврын өрн цаг ирлээ. Харгас хатуу болгоныг энэхүү хаврын үр зөөлж өглөө. Нөлөөгөөр нь түрүүний хөхөөнүүд дугуйж эхлэх нь тэр. Хааны хувцс тэмч гоё биш юм. Хааны хувцс аюул бүрэн биш бололтой. Хааны хувцс энэ тэмдээ цоорхотой юм гэж түрүүний хөхөөнүүд дугуйж эхэллээ. Гэтэл бидний дундаас гинт Андерсоны жаалхуу гарч ирээд хаан шалдан байна гэж хашгирах нь тэрэ. Олон жилийн турш хувцсны магтаалаар гидсэн дижиж явсан хүмүүс мөн хувцастай байна гэж ярьсаар байгаа сүултээ түүндээ үнэмшин нүцгэн хүнийг хувцастайгаар хардаг болчихсон хүмүүс
Энэ хүү гинтийн үнэнд балмагдан сандарч арайч үгүй байлгүй. Байжгаа тааныгаа шүүмжлэх нь үү? Ичгүрээ хаасан самбаа байханж байна хоо. Ишигүрээ мурахаар ихэгээ мөргөр хөвчээр бицгэж байна. Хаан шалтан байна гэсэн яриа гаргахгүй байхад хамаг ажлын чиглэгдсэн олон аппарат одоо жаалхууг намнахаар лантууга далайн хөрж явна. Гэрчнүүд цагаар уучаа. Хаан шалтан байна гэсэн яриа ард түмний дүн бэн тэндүү гарах боллоо. Тэр болгоныг намнаад байх лантуу хүрцгээ боллоо. Ийхүү манай ард түмэн өөрсдийнхөө тэмцлэр өөрсдөө үг хэлэх эрхийг олж авч эхлэж байна. Ийхүү манай ард түмэн өнөөгийн соёлт аль ард түмний өдөр тутмын ноорон хэмжээ байх ёстой ардчилтаа учран золох гэж байна. Өнөөдөр монголчууд бидний нүд нэгтлээ хаан шалтан байна, бүр нүцгэн байна. Анхаарал хурлаараа улс төрийн ихтгэл, үндсэн хууль болон бус хуулийн тухай хавсрал итгэлийг сайшааж Монголын Ардчилсан холбооны мөрийн хөтөлбөр дөрмийг батлаа. Эдгээр баримт нь Монголын Ардчилсан холбооны анх дугаар их хурлын улс төрийн дүүх ач холбогдлыг тодорхойлж байгаа юм. Бидэнд бүтээн байгуулагч тусчгүй их хүч байна. Энэ бол Монголын ард түмэн юм. Бидэнд нэгдэн ягтруулах зохион байгууламжтай шахуулжгүй хүч бий. Энэ бол Монголын Ардчилсан холбоо юм. Чухам үүнд Монголын Ардчилсан холбооны дэвшүүлж буй эрхэм зорилтыг амьдрал хэрэгжүүлэх найдвартай баталгаа оршин гэж Монголын Ардчилсан холбооны анх дугаар их хурл зардан тунхаглаж байна. Монголын Ардчилсан холбоо Монголын ардсан нам манддугай. Мандхийн улаанарнаас марлан мичил хөөртөлжүүлсэн Монголын ардчилсан холбооны анх дугаар их хурл Бадран мандчиж ядран доройтож явсан түүхтэй Монгол орны минь хэлбэг уян намтрын бас нэгэн хуудас болж үлдлээ. Монгол ёс, Монгол заншил хавчигдан гадуурхагдаж байсан цаг түүх болон үлэрч нэгэн цагт ертөнцийн талыг дөргөөж явсан уухайн сүрлэг дуу энэ хурал дээр дахин зураатлаа. Энэ бол шинэ үе эхлэж буй тодруулж хэлвэл коммунизмын ил дээр тас авчулсан бүхэн Монгол түмэнд иргэн гэрж буй бэлэгдэл байлаа. Энэ их хурал монголчууд нийгэм хувьсгал хийхдээ бусдын дэмжлэг тусалцаа заавар зөвлөгөө авч бэлэнжор хэрэглэх бус өөрийн бодол оюунаар тунгааж хүсэл зоригоо нэгтгэн хүрч болшгүйд хүрч чадах бэлэг авьяас төгөлдөр гэдгийн баталгаа болсон юм. Энэ чанараараа монголчууд ардчлалд бусдаас суралцах бус бусдад үлгэрж жишээ болж чадсан билээ. 70 оны туршид бүрэлдэж 70 оны туршид Монгол орныг хүлж багалсан хүнд сурталын төмөргөнжийг ийхүү Монголын залуу үе ая дуугаран үнэн үгээрэн эв нэгтлэрэн тасардагсан юм. байгуулагдаж анхны хаан баримт хүчийг Монгол ард түмэндээ хандан гаргасан анхны тунхагаа түмэн олондоо өргснөөс хойш яг 2 сар боллоо. Олон намын системийг албан ёсоор хүлээн зөвшөөрч бүх нийтийн ардчилсан сонгуулиар парламентны ардын хурлаа ерөнхийлөгчийн засаглалыг байгуулан өнөөдрийн ганц мандайлагч нам төр засгийн бүхий эдэтж шигдэн орж хувь хүний хөгжлийг нийгмийн хөгжлөөр хамт багассан хүн сурталчилсан дарангуйлагч аппарат болон хувирч өөрийгөө улс төрийн нам гэж танихан болоод өөрөө мөхөрлөлд орж шамралаас хангарч чадахгүй байгаа нам төрийн төвчийг үнээр нь нураах тэмцлийг ардчилсан хүчний хамт хийж байна. Амаачдын зэрэг авт дэлгэн байдаг өнөөдөр стадиум чиндэн бат явуулгаагаас Монгол ардын хувьсгал нам сад чадахгүй байгаа баталж байгаа хэрэг болсон. Ийм намаас 90 сарын тухайтай шодрох хэн боловч гарах нь зөв хэрэг болжээ. Азийн Монголд ардчилсан хавар өвлөөр ирлээ. Үзэл баримтлал өөрөөрч эцсийн зэрлэгнэгтэй олон хүчин Монголын ардчилсан холбооны араас төрөн гарч ирлээ. Мөрмөрөн түшсэн тэднийг ардчлалынхан хэмээн ард нийтээр нэрийдлээ. Нямгарагаас нямгарагт
ухаанлын хуудаснаа эргэлдэх 7 хоногийн дотор 70 жилийн түүхэндээ алдаж эндэж явснаа иргэн харж Монгол орн улс төрийн тэмцэл дунд өчүүхэн ч чөлөө завгүй. Ийм учраас зөвлөлтийн бүх зүйлийг энэ оны 9-р сарын 1-нд арга дуусгахыг засгийн газар тандан ард түмний нэгэн өмнө шаарддаг юм. Мартайн асуудлыг олон улсын шүүхэд өгвөл яасан юм бэ? Баян өлгөж ахтын өмнөний орд руу байрын ороод ачааны таван тусалдаар сууж байна. Баабрина удааны политикан тавын политиканы орд гэмтэн хайсан өмнөд энэ хугацаа шаардсаар байна. Электрийн зүйлээ ерөнхийдөө товчлон дэлхийн зах зээл дээр жинхэнэ шижир автаар үнэлэгдэх түүхийдийг Монгол улс хэд дахин хэмжүүнээр зарж байна. Дэлхийн зах зээлийн шаардлагыг хангаагүй зүйлийг дэлхийн зах зээлийн үнээр авч байна. Энэ хорвоод хачим их байх юм. Манай гадаад аюул юмыг гаргахдаа өчнөөнийг өнөөдөр гаргана. Өчнөөнийг маргаашаа бодож үлдээнсэн тоосоо байдаггүй юм байна. Хүний авыг эсний хэмжээгээр өгтөнчээ. Ийм байдлаар байх юм бол Монгол улс цэс алхам зүйтэй. Монгол улсын толгой дээр олон жил татгалан нойлсон Монгол ардын хөлсөг намын төвхөрөө буюу засгийн газар таашид байх ёс суртахууны их алджээ. Огцрол сарн 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатароос Ардчлалын ялалт кино театрын өмнөх талбай дээр тохиолдлыг цуглаагүй юм. Тэд захирадалтын зангыг задцэгсэн ялалтаа инхүү нотлож заяавын түшсэн үнний мөртэй ариун үйлсэд ялан дийлхэн ерөөл бэлэгдэж энд цугларсан. Ялан дийлнэх хэмээсэн энэ залуусын хүрээн улам бүр тэлсээр дэгнэн улам бүр нягтарсаар. Хамтарсан анги дугаар хуралдаанд оролцогчид зориг нэгтэй байгаагаа албан ёсоор мэдсэн арга шаардлагыг бүгд найрамд Монгол улсын ардын hirмийн тэргүүлэгчид Монгол ардын улсад намын төв хорон тавьж байна. Нэг Монгол ардын улсад намын онцгой хурдыг 1990 оны 3 дугаар сард гарган өргөдөөж Монгол ардын улсад намын төв хорооны бүсгүйнийг өөрчилж намын үйл ажиллагааг засаг төрөөс тусгаардаг. 2. Улс төрийн бүх хүчнийг тэгшэрхтэйгээр оролцуулан ардын төр хорлыг мөн 1990 оны 3 дугаар сард багтаан байгуул ардын төр хорл нь бүгд найрамд Монгол ард улсын үндсэн хууль төрийн сонгуулийн хуулийг баталж ардын шин төрийг жинхэнэ ардчилсан сонгуулиар байгуулаад огцрох. 3. Дээр хадгалыг шийдвэрлэх явдал реформын тусгаарлагч улсын дэсний эмнэлэг ард түмний Жагсаачдын их хурсал ялалтын талбайгаас Сүхбаатарын талбайг зорилоо. Наран ургах зүгийг зорисон энэ урсгал Сүхбаатарын талбай засгийн газрын ордныг нар зүг тойрлоо. Ийхүү жилийн баярын жагсаал Сүхбаатарын талбайг нар буруу тойрдог байсан уламжлалыг ардчлалынхан эвдэснэн түүхэн эдрийг тайлхан бэлэгдэл төмөн улнан араасан дагуулахын төрүүлсэн төвхнүүлэн тохинулахын эхэл болсон юм. Монгол түмний хэмээн сэтгэл зовнигсдын төгшүүрийн өч нэгдэн ээж нэгэн их галвтарлаа. Энэ хүүгад зөвхөн нийслэл хотноо бус бүх Монгол даяар дүрэлзэлээ. Улс орон даяар энд тэндгүй жагсаал цуглаан болж эхэллээ. Ийм хот хөдөөгүй тэмцэн босч хол ойргүй хэлгэнэн бухимдахын үндэс нь
улс орныг бүхэлд нь амарсан улс төрийн эдийн засаг, ёс суртахууны хүн гүнзгий хямрал байлаа. Улс орон эдийн засгийн гүнзгий хямралд орлоо хэмээлцхийн чухам учир юусан бэлээ? Шинээр барьж босгоод, бүтээж зогслоогоод байгаа юм биш үү? Улаанбаатар төмөр замын депогийн дөнгөж сая ашиглалтад орсон нэгэн цех байна. Тэд юу ярихыг сонсцгоё. Энэ өргөцлөрөөсөө хийх зориултаа цех байгаа. Энийг одоо зөвлөлийн талаас 11 сая өрөвлийн өртөгтэйгээр манайд одоо барьж өгч байгаа. За тэгээд өрөвчийн цехүүдийг ашиглалтанд өгсөн. Одоо бид нар хүлээж аваад байгаа дээрээс одоо нэг ав байдлыг одоо орчихсон. Бид нар ороод өрөвчийг нь ашиглаж гэж байна. Ер нь ихэнх цехүүд бол ашиглагдж байгаа тооны тохиолдол баг байна. Тураалын туйл төрсөн эдийн засгийг маань улам бүр тушиж чөдөрлөөд байгаа түмэн бэхийн зөвхөн нэгнэл энэ. Эдийн засгийн бодлогод эрүүл сэтгэлгээ дутсныг энэ баримт нотолж байна. Анд нөхрийн өгөөмөр тусламж хэмээн шүлэглэн дуулж, уйлглан магтаж, он удаан жил бүхнийг бусдад даатгаж явсны уршгаар улс орны маань эдийн засаг ийхүү хөөрхийлэлтэй байдалд орсон юм. Шинэ нийгэм байгуулах нь бүхэн ширхэг адаасагч бусдаас гуйдаг бэлэнчлэх сэтгэлгээ биднийг цаазын давцнаар учирч эдийн засгийн талаар авчуулж байгаа бодлого соорхой шингаар ус цохлог байдал болсон энэ үед хуучин байдлыг халахын төлөө нэгдэн босож ягсан тэмцгээс өөр аргагүй болсон юм. Хаанхан юу гэж юу? Гайх хэрэггүй. Нөгөө алдарт толгой тэм барааваз маань энэ. Амьд эрдэн малаараа, алтаараа, ноос үсээрээ, буй бүхнэрэн сул жарилж явсан маань энэ. Наймаачны гүйлгээ ухаан, эдийн засагчийн эзний сэтгэл дутснаас шаардлагатай хэрэгтэй хэмээн захин авчирсан бүхэн энэ цэлгэр хашаанд эзэнтэй эзэнгүй хооронд онцгийг илэнхтэй. Тэгээд ч энэ хавийг Монголд их социализмын материал техникийн бааз хэмээн хошигнон нэрлээд уджээ. Зээлийн социализм ард түмний амьдралыг доройтуулан туйлдуулж монголчуудад дөнгөж төрсөн нялх хүрээ 25,000 төгрөгийн өрийн данстай цуг хөлгөж боллоо. Нэгэн жарны турш коммунизмын зүг тэмүүлсний үр дүн энэ боёо. Тусламж зээлийн социализмын хүү бидний өрийн дансыг далдуур алгуураар зузаатгсан юм. Эдийн засгийн хямралж аажмаар үнсгэрлээ. Хомын тал удирдлагын нэгэн удаагийн бодлогын шийдвэрийн улмаас Монголын энэ сайхан тал сүйтгэгдэжээ. Үзэгний зүр цааснаа хүрэгтэд 50 сая төгрөг салхинаа хийсэх мэт үргүй цацгадаж, дээр нь бас их баягал маань эдгэршгүйгээр хэлмэгдлээ. Хомын тал, асхтын мөнгө, мардан уран, давс туул. Юутай хөрөнгө, юутай сайхан баялгаа бид өрн таран хийнэ. Их орно гэсэн сэтгэлтэй хэн боловч энэ бүхнийг хараад гар хөнхөн сууж ис чадах билээ. Хомын талын хөө хожмынхны өмнө өнөөгийнхний хүлээх хариуцлага болон үлдлээ. Холын хараагүй харлан бодлоготны хойчин бодов аминчин үйлдэхин гэрч болон үлдлээ. Хойшид алдахгүй, үнд мартахгүй баталгаа болон үлдлээ. Ардчлалын төлөө тэмцэл улам бүр ширүүсч эрч хүчин авлаа. Соёрнасан хөдөлгөөг үл хүсэгч хүнд суртлын механизм энэ тэмцлийг зөөлбөрөөр эсэргүүцлээ. Тухайн үеийн намцхан удирдлага өөрчлөн байгуулалтыг өөрөөсөн их л хэмээн ард олны сэтгэл санааг олон жил дарангуйлан төрөгдүүлж байсныг эрс шүүмжилж өөрчлөн байгуулалтын их хэлэн жухамдаа дээд удирдлагатай байх ёстой гэж үзсэн Монголын ардчилсан холбоо улс төрийн хөлсгөлн зарлалаа.
Өлсгөлн зарлагчид бүхнийг захирагч Монгол ардын хувьсгалтын улс төрийн товчоо огцрохыг шаардлаа. Ард түмэн үнийг янз бүрээр хүлээн авсан. 1990 оны 3 дугаар сарын 7-ны 14 цагт Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн 10 гишүүн иймгүй амин насаараа дэнчин тавин шудраг үнний төлөө тэмцсэн нь улс орны амьдралын цаашдын хувь заяанд мэдэгдэхгүй хүчтэй нөлөөлсөн том үйл явдал боллоо. Харьцааны хувьд өнөөдөр бол бид давуутай байгаа. Бид өнөөдөр манай хөдөлгөөний ард бол ард түмэн бүрэн байгаа. Залуу оюутан хүүхдүүдээс эхлээд өндөр насны бүгд байгаа. Хэдийгээр бүх юм тэдний ард байсан. Зөв шудраг бүхэн ялна гэсэн итгэл, бүхнийг ялагч цаг хугацаа. Өөрөөр түүхэн өмнө Монгол түмнийхэн өнгөрсөн өнөөдөр ирээдүйн өмнө хүлээх хариуцлага тэдний ард байлаа. Олон жилийн бүх нойрноос сэлсэн, улс орныхон хувь заяаны төлөө сэтгэл зовлонсон мянган хүмүүс тэдний ард байсан. Тийм ч учраас өлсгөлн зарласан хугацаанд Сүхбаатарын талбай өдөр шөнөгүй хөлгөшгөх зайгүй хүнтэй байсан билээ. Үеийн явар хайрсан энэ өдрүүдэд улс төрийн уур амьсгалч төдийлөн таатай удаан байж чадсан. Яадаг бол гэж төгссөн мянган хүн холойроос чих тавин сургал. Бүхний анхаарал Сүхбаатарын талбай бүгд найрамдах Монголд дуулсан засгийн газрын ордон руу чиглэжээ. Эгчүүд эмэгтэйчүүдийн баяраар өлсгөлн зарлаа гэж нэг хэсэг нь гоморхож, нөгөө зарим нь өдөн хатгаж, учрыг үл ойлгосон хөдөг нь зарим малчид өлсөд байдгийн бол идэх хоол явуулсан хэмээн сэтгэл зовниж байлаа. Улс төрийн өлсгөлн дэмжсэн, эсэргүүцсэн янз бүрийн арга хэмжээ зохиогдож эхэллээ. Энэ бол үзэл сурталын ган, улс төрийн зудаас үүссэн цусгүй тэмцлийн дээд цэгнэ байлаа. Нам засгийн удирдлагууд ардчилсан хүчний хэнтэй хамт хэлэлцээрийн ширээний ард ямар ч байсан суула. Тэд асуудлыг алхан малхмаар алгуурхан шийдсээр үл ойлголцох юмс баг багаар хайлсаар мөн нэтрүүдэд эрдэнэт дорнод Монголын ардчилсан холбооны салбар зөвлөлийн гишүүд өлсгөлн зарласан тухай Монголын ардчилсан холбоог дэмжих хөдөлгөөн орон нутгуудад өрнөж байгаа тухай мэдээ ирсээр байлаа. Улс орон даяар өлсгөлн зарласан хүмүүстэй эв стананы нэгдэлтэй байгааг илэрхийлсэн жагсаал цуг дан болж үйлдвэрийн газрууд хамт олон ажил аял зарлахаар бэлэн байгаагаа мэдэгдэж байлаа. Ардчилсан холбоог дэмжсэн төрөл бүрийн арга хэмжээ зохиогдож эхэллээ. Ард түмнийхэн сайн сайхны төлөө, ард түмнээ эх орныхон жинхэнэ хэмжээгүй эрх дархан эзэн болохын төлөө, үр хүүхэдтэй гэгэн сайхан ирээдүйг өргөн барихын төлөө, улс төрийн тэмцлийн дээд хэлбэр болох өлсгөлн зарласан Монголын ардчилсан холбооны гишүүд эрхчлөө тэрэгдийг өнөөдөр үнэхээр хүмбэр дэмжиж байна. Монголын ардчилсан холбооноос шинжлэх ухааны үндэстэй анх зарлан мандаж ирсэн Монголын ард түмний ардчилсан хувьсгал өнөөдөр шийдвэрлэх шатндаа ороод байна. Ардчилсан хүчнүүдийн 1990 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн цуглаанаас хамтран бүгд наримдах Монголоор тулсан ардын хурлын төлөвлөгчдөд хандан гаргасан өргөн барих бичигт тавьсан шаардлагуудыг нам төрийн дээд удирдлага бүлээн зөвшөөрсөн бол байдал ингэтлийн хурцдахгүй байлаа. Өлсгөлнгийн энэ өдрүүд ардчилсан хүчнүүд түүний дотроос Монголын ардчилсан холбооны нэр хүнд хичнээн өссөний нөгөө тээгүр ард түмний улс төрийн итвэх хэр сэрэгсний бас нэгэн шалгуур боллоо. Яах вэ? Юу болдог бол хэмээн эх орон даяараа нойргүй хонсон энэ өдрүүдэд ардчилсан хувьсгалын анхны том ялалт айсвэ гэсэн зүм баярын савин олон хүн төрсөн билээ. Тийм ээ. Энэ бол бидний буун дуугүй хувьсгалын өрнөл оргил үе байлаа. Өрөдмөн нь Монгол оронд үзэгдэж дуулдаагүй тэмцлийн арга хэлбэрийг сонгож явснараа Монголын ардчилсан холбооныхон хол чараатай гэдгийг харуулж чадсан. Эдгээргээр хамт олонны төлөөлөгчид хаалганы хард ирээд байгааг мэдэгдэе.
улс төрийн өрсөлдөнгийн шаардлага эцсэн үр дүн нам төр засгийн дээдүүлэлт арга буюу бүрэн бүрэлдэхүүнээр огцордоо. Нам төрийн үйл ажиллагааг салган тусгаарлах Монгол Ардын хувьсгал замын төв хурагны улс төрийн товчоо нарийн бичгийн дарганаар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон нь улс төрөнд олон жил дангаараа ноёрхсон Сэтэмбализмын систем бүрэн задран улсны баталгаа боллоо. Одоо Монгол түмэн чөлөөтэй амьсгалах хэрэгтэй болж бодол санаагаан ил гаргаж эхэллээ. Он жилээр зогсонгүй байдлын хүйтэн агаарт хөлдөж байсан цэвдэг мэс хайллаа. Түүх эрхэн эдэлж төгөлдөр ус нэгэн ертөнцийн намтар өнгөрсөн үлэрсэн хэмээх их урсгалыг даган бодлоо. Монголчууд юутай хүн хэцүүийг даван туулж ирснийг эдгээр зураг харуулж байна. Соёл урлаг төрсөн үнцэндээ Сэтэмбал хэмээх нэгэн шинэ төрөл чиглэл бий болоод байлаа. Хэн Сэтэмбалыг магтаж чадна вэ? Тэр хүн алдар цол хүртэж албан тушаалах юм. Түүнийг зүйлгэрээр төрсөлсөн олон арван зураг энд хадгалагдаж байна. Хүүхэд нас, ээжтэйгээ, ажлын хаан өрөө, аль эсвэл Сэтэмбал хилчин гэдэг. Хүн төрлөختний оюуны соёлын үнэт төв болох урлаг хүртэл ийхүү хүн дээр өвчлөөд байсан зогсон үеийн нүүр царай үнэн дүрд зургийг дэлгэн харуулахын тулд өвчнийг удмөргүй болтол яаршуулан ангаахын төлөө ардчилсан хүчнийхэн тэмцжээ. Ардчилсан урын сэл ийм нэгэн агуулсан хаалгагч нээлээ. Монгол Ардын хувьсгал замын улс төрийн товчооны гишүүдийн гадаадд тусгайлан захиалж хийлгсэн хөргүүд энд бодлорон хураалгастай. Цаг цагаараа байдгүй, сахилдах хөрөн байдгүй гэдэг. Энэ зургуудч цагийн салхин дөртөж хуучин бүхэн эргэлт буцалтгүйгээр түүх болон одож буйн баталгаавч үлдэжээ. Эдгээр зургуудыг албан ажлын өрөө удаан болонд хүн зэтгэл үзүүлэн өлгөж бурхан мэтэд дээдлэн залбирах нь холгүй цаг байсан. Гэвч тэр цаг үлрэн олсон. Дахиж эргэж ирэхгүйгээр үлрэн олсон. Өдөр Арцл эд тод хотын эндээс Монголын бохны сүнснүүд уулз цуглаан хийж байгаа нь бидний тал үнэхээр бүний нийтж байна. Бидний биеийн сэтгэлийн хэрийг угаагч бурхан Буддагийн сургаал анхлан үүснээр сүүлчийн богдод 120 насны дээрэн монголчуудаа нэг эргэнэ гэж Лүндэнтэн хэлсэн хэмээлцдэг. Үнэхээр ч 8 дугаар богдод явсан дамбын 120 насны ойг Монгол даяар тэмдэглэж шарын шашин энэ онд ахин сэргэлээ. Монголын буддистуудын бас нэг баяр гэж бодолтой. Монголын алтан соён бутуг өглөөний наран мэд тод байх болтугай. Бид бүгдийн буян гişиг цогцол 10 будаа мэд ариут нь дэлгэрэх болтугай. Арчсан бүхүчний үйлс 15-ны дүүрэн зэрэг сарам мэд төвшин төгөлдөр байх болтугай. 2500 жилийн тэртээ анга бурхны хутгийг олоод хамаг амтны жаргал төрөх замыг заан зовлонгийн үгийг хорьсон бурхан багшийн сургаалыг эдвээ хүртэл шүтэн биширсээр байна. Бэтэлэ 1930-ад оны сүүл үеэс эхлэн Сталины заавар удирдлагаар Монголын хэд хувьсгалчид сүм хийд бурхан шүтэнрүүгэн гардалж Монгол түмний олон зуун жилийн туршид бүтээж цогцлоосон оюуны соёлын асар их хөвийг нэм богино хугацаанд устгасан. Лам хуургийг алж хятсан ч сүм хийдийг нурааж траасан ч түмний сүсэг ушрал хизээч устаагүй юм. Ардчилсан хүчнийхний нэгэн том гавьяа гэвэл бурхны ариун үйлсийг Монгол оронд дахин сэргээж өн мөнгөд дэлгэрхийн үе таалгыг нээж өгсөн явдал билээ. Ардчилсан хүчнүүдийн тэмцлийн үр дүнд ард түмэн уул овоогон дахиж сүм дугнaan сэргээж өр хүүхдээ бурхны номын мөр хөөлгөх эрхтэй боллоо. Шашинтай хамт мөхлийн гэрэмт ирээд байсан Монгол ёс заншил, бичиг, соёл, уламжилт сэтгэлгээ сэргэлээ. Сүүлийн үеийн үйл явц малчин ажилчин хүмүүс бол өөрсдийн үйл ажиллагаа жинхэнэ улс төрийн байлгч өнөхөдөө өмнө үнэлэх тэмцэлүүдээс боллоо. Бид манай нам бидэнд бодлоо өмнөх зарим амсахгүй. Бид үлэг тараагч бид өөрчлөгч биш. Бид хамтын хүчээр 1900 жилийн цалин авч энийг заахын амьдрах юм болсоо. Өөрөөр хэлбэл намайг хүчээр намын дөрөөр өөрчлөлт олон шинаа. Энэ өдөр Монгол Ардын хувьсгалтмаа хамгаалах цуглаан боллоо. Хинээс юунаас хамгаалах нь үл ойлгогдсон энэ цуглааныг тухайн үед
Монгол Ардын хувьсгалт мэдэлд байсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэн дуйлаантай сурталчилж байлаа. Өдөр нутгийн хүчтэй сэтгэл төрүүлэх гэсэн энэхүү шалгарсан арга нь ард түмнийг төр зүрийн төөрөгдөлд үргэлжид оруулж байсан. Гэвч хий үзэгдэл мэт энэхүү хуурамч худлыг үнэн ямагт гүйцэтгэв байлаа. Алга ташилт, уухайн төрлөгдсөн, эмэгт самбраа муутайхан болсон энэ цуглаан ардчлалын яргыг хөлдөөх гэсэн, ардчилсан хүчний нэр хүндийг гутаах гэсэн ээлжит хөтөлгүйхэн оролдлого болсноороо түүхэнд бас үлднэ. Өнөөдрийн цуглаан бол нам ард түмнийхэн төл одоо тавьчих сайхан цуглаан болсон хилцүүгүүд, улсын хилцүүгүүд бол бүгд тэр чиглэлтэй болсон. Юунаас бол ингээд бужигнаан болоод энэ тарч юу болов? Юунаас бужигнаан болоод тэр гişүүдний холбооны гişүүдэд үг хэлэх юм шүү. Тэр яагаад тэр зөв боо. Тэр бороо. Хэлсэн зүйтэй. Хэлсэн зүйтэй. Зүгээр хүн үгээ хэлэхээр бол энэ микрофоныг булааж аваад ингээд өөрөөсөө ийм бужигнаан үүсгээд ингээд буун бужигнаан үүсгээд ингээд энэ бол буруу л. Энэ бол буруу. Энэ бол энэ ийм юмнаас чинь тэнцээс үүдээ гарч байгаа шүү дээ. Би настай хүний хувьд бол хэлж байгаа. Яагаад Улс орны улс төрийн амьдрал туйлын экзэгтэй эдрээтэй болсон энэ үе ээлжид чууллаа. Ард түмэн энэ удаагийн чуулганаас ихийг хүсэн хүлээж байлаа. Гэвч төрийн жил атгалзах ёстой депутатыг сонгохдоо улс төрийн зүтгэлтэн болно гэдгийг бодхоосон илүү ажлын амжилт албан тушаалыг харгалзан шагналын томилтын журмаар сонгодог байсны хорвор шиг хариуцлагатай энэ цагт илэрлээ. Ард түмэн маань эх орныхон хувь зяаны төлөө сэтгэл зовнон гудамж талбайд хуран цугларч байсан энэ мөчөд төрийн жолоо өрхч депутатуудын ихэнх нь чуулгандан ингэж л оролцож байлаа. Депутатуудын дийлэнх нь улс орны тулгымдсан асуудлыг шийдэх сэтгэлийн зориг оюуны чадвар мөхс байснаас чуулганы үйл ажиллагаа үр дүн ард түмний дүргэцлийг ил түргэж ардчилсан хүчнүүдийн тэмцэл улам хүчтэй өрнөх үндэс боллоо. Томилолт шагналын депутаттай ардын их хурал цаашид улс орныг жолоодох тэнхэлгүйгээ ард түмэн тодорхой харуулж өгснөөрөө энэ чуулган онцгой байлаа. Ардчилсан хүчнүүдийн удирдагчдтай ардын хурлын депутатуудын төлөөлөгчд уулзаж учраан уулзахыг зорилоо. Радио телевизээр орон зайр дамжуулсан энэ уулзалт жалга давны депутат зэрэг цөөн хэдэн үгэн дээр ардчилсан хүчнийхнийг унгаах нөгөө тэгүр Ахмадын хувьд болчимгүй залуусыг сургамжлах гэсэн өн гаястай болсон билээ. Гэвч улс орны тулгымдсан чухал асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхэд насны Ахмад, намтрын баян ус, шинэлэг сэтгэлгээ, асуудалд бодиттой улс хуультай хандах, улс төрийн ноён нуруутай байх явдал бүхнээс чухлыг энэ удаагийн уулзалтаж дараагийн үйл явдалч нотон харууллаа. Монголын ардчилсан холбоо гэж 3 сарын өмнө хэлэхэд хэлэвдэггүй байсан бол өнөөдөр нам эсэл холбоод орноор бий болж манай орны улс төрийн амьдрал заавал харгалзаж үзэх тийм улс төрийн бодит хүчин болтлоо өсчээ. Ардчлал өөрчлөн байгуулалтын ачаар хүн зооны төсөргөж нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орлоо. Хүмүүсийн иргэнлэг зориг сэрж олон 10 жилийн хайцын сүүдэр харилж байна. Ийм цаг үеийг тавд өөрчилж цаг үе тавдныг хувьсгаж байна. Гэхдээ өнөөдөр өөрчлөн байгуулалт ардчлал сайн цаг ялтын баталгаа алга байна. Хүн суртал захиргаалалт Сталинч Сэдэн Барч тэгдмийн төрөлсөн үзэл суртал
Нандсан дарангуйд бүрэн өсөн арилаагүй байна. Цагийн урсгал өнгөө хөргөгч эртэгчид өнөөдөр олон байна. Өөрчлөн байгуулалт ардчлалаас үнсээ хэллээдэг баг дунд их шатны хүн сурталтнуудын суурь өнөөдөр хөдлөөгүй байна. Эднийг манай ховслын салхи хөдлөж амжаагүй байна. Аппарат дугуй ширээний яриаг дугуй ширээний хууч хөөрлөлтөн болгон хавтгааруулж ингэснээр ямар ч шийд гаргалгүй марцгнуулан өнгөрөх. Ингэснээр цаг хожих. Ингэснээр онцгой ирэх юм ба бодвол давтсан үлдээ. Эсвэл хэдэн хоног сараас үлээ уртсахыг илт хүсэн бидний хөөрхөн мэхэж ирсэн 10 гаруй хоногийг ардаа мартлаа. Чуулганд тутсан, бариад болцсон. Яаж ийгээд шийд гаргалгүй явсаар 3 дугаар сарын 21-ний барианд орох гэсэн аппаратын хүсэл биеллээ. Гэвч энэ бол нэг л тойргийн барай. Жинхэнэ барай олон сарын, магадгүй олон жилийн, магадгүй олон үеийн дараа бий. 60-аад оны үед жишээлбэл хөдөө аж ахуйн нэгдлийг хүчээр бараг байгуулсныхаа социалист харилцаа яллаа гэж дүгнэснийг мөн адилхан та нар мэдэж байгаа. Жишээлбэл төмний дотроо сонгогдсон ардын их хурлын депутатууд ч гэсэн жинхэнэ эрх мэдлээ өнөөдөр эзэлж чадахгүй байна. Энэ бол саяхан болоод өнгөрсөн чуулганаас ч гэсэн ил тод харагдаж байна. Их хурлын чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх, ямар хуулийг батлах, ямарыг хойшлуулах тухай шийдвэрийг депутатууд биш харин гүйцэтгэх ажилтай хүн сурталчилгын аппарат л мэдэж байна. Телевизээр 1 минут яриг ихэд 700 төгрөгийн төлбөр биднээс шаардаж байна. 1 цагийн нэвтрүүлэг хийх ихэд 40 мянган төгрөгийн хөлс шаардаж байна. Хэрв та нар харсан бол зарим нөхөд телевизээр хичээл заадаг, төрөл бүрийн програм хийдэг, түүнийхээ хөлсөн шагнал авдаг байтал ардчилсан хүчлүүд гараад ирсэн 1 сарын алдар ийм шин тогтоол гарч ирсэн байна. Энэ шин тогтоолын дагуу бүх материалыг бол үнэтэй төлбөртэй болгосон байна гэдэг нь бол аппаратын нууц ажиллагаа байна гэж бид үзэж байна. Монголын ардчилсан намын анх дугаар их хурал. Бусдын дэмжлэггүйгээр 70 жил ганцаараа ноёрхсон ганц намын системийг нураан гарч ирсэн энэ намын түүх одоохондоо бичигдээгүй ч түүхэнд эзлэх байр суурь нь тодорхой. Ямар ч л гэсэн Монголын үр сад өсвөр шинэ үеийнхэн маань өөрсдөө санаачилж өөрсдөө байгуулсан энэ намын оюун ухаан хүсэл зоригийн ирээдүйд харуулах болно. Эдгээр улсран маань нийгэм амьдралын бүх салбарт гүн хямрал давтаж бусад орны ихэд хараат байдалд оржээ. Учир иймд Монгол их орноо улсын дайтай улс болгон энэрэнгүй ардчилсан шудраг ёс нийгэм байгуулах эрхмээс эрхэм зорилт тулгарч байна гэж Монголын ардчилсан намын анх дугаар их хурлаас ард түмэндэн хандсан уриалгад өгүүлжээ. Ийхүү төр улсаан төвхнүүлж ухаан чатлан сорих улс төрийн шин намуудын ууган нь Монголын ардчилсан нам боллоо. За ер нь бусад энэ эвсэл хөдөлгөөнүүдэд Монголын ардчилсан холбоо, ардчилсан намын зүгээс хэрхэн хандаж, хэрхэн одоо хамтран ажиллах юм болцоо гарч ирж байна. Бид нар бол шинээр бий болж байгаа эвсэл холбоотой байнга харилцан ярьцдаг, бие бинийгээ ойлголцдог. Тэгээ ер нь юу ч тогтч яах вэ гэхээр сонгуульд ойлголтод бол 2 том эвсэл болно. Нэг нь ардчилсан хүчнүүдийн эвсэл, анх бий болоод ер нь дуу шинэ ардчилсан энэ эвслүүдийг тойрсон эвслүүд бий болно. Нөгөөд бол Монгол ардчилсан намыг тойрсон ийм тэднийг дэмжигч одоо ийм 2 эвсэл болох юм байна. За их баярлалаа. Энэ өдөр ардчилсан анхны баяр болсноор энэ дурсгалтай. Улс төрийн ширүүн тэмцэлд унтах морь эдэх хоолон хасан зүтгэсэн ардчилсан хүчнийхэн хожим нараасан олон шин хэвлэл дагуулсан шин тол ардчилсаны баярыг ёслон төгөлдөр тэмдэглэлээ. Энэ баяр өдөр малчид хадун шуу таймалаа ажилчид талхныхан хэдэн мөнгөн ханд болж сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ. Эрх баригчдад өөрийн гэсэн хандван өглөө. Тэр нь ард түмний цуглан жагсах эрхийг тодорхой хэмжээгээр хориглосон бүгд нарийн Монголоор төлсөн ардын хурлын тэргүүлэгчдийн 86 дугаар зарилга байлаа. Өглөө тийм цаг. Нийслэл хотод өнгөж нойрноо сон сэрж хөл хөдөлгөөн эхлэх төдийхөн байхад энэ үйл явдал эхэлсэн юм. Монголын түүхэнд анх удаа төрийн ордноо сэргээр хүрээлүүллээ. Яагаад засгийн газрын ордныг онцгой хамгаалтад авах болов?
улс орноо гүнзгий хямралаас гаргах жинхэнэ ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлэх гэсэн Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан номын тавьсан шаардлагыг нам төрийн хүнд сурталд авраад үл биелүүлэх, хувьсгалт шинжил хийхээс бүрэн татгалзлаа. Хэвлэлийн гэрх чөлөөний тухай, улс төрийн намуудын тухай хууль батлах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаас ч татгалзсан юм. Тэгсэн атлаа жагсаал цуглаан хийхийг хориглосон зарилгыг богино хугацаанд баталж орхилоо. Энэ бүгдийг эсрэгүүдсэн шаардлагын хариуг авах цуглаан Сүхбаатарын талбай дээр боллоо. Гэхдээ тэд уу зэвсэг агсаж ирээгүй. Тэд уряа луудсан барьж ирсэн. Тэд төр засаг минь ойлгоно хэмээн итгэж ирсэн. Тэгтэл тэд төмөр хэрэммэ тэгэн зогсон сэргүүтээ учирсан. Энэ бол шинэ хуучны зөрчил юутай гүнзгийрсний нотолгоо. Онгон хүлээж байгаа хүн сурталчилсан систем үхэгтийн үхрүүган тавьж байгаагийн бас нэгэн баталгаа байсан. 86 дугаар зарилгыг цуцлуулах, бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хууль, нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тунхаглалд заасан эрхийн эдлийг л тэд хүсжээ. Хүн өөрийнхөө эрхийг хамгаалах олон аргатай. Тэр олон аргыг бид эдэлж байсангүй. Ямар сайндаа л эрхийн хамгаалах шаардлагын хариуг авах гэсэн цуглаанд оролцогчдын эсрэг сэрэг цагдаа зогсоож байх билээ. Дэмбэн шинэлийн цаана сэрэг хүний зүрх бий гэдэг сайн. Үе тэнгийнхэн залуучуудын эсрэг даргийнхын командыг дагсан энэ цэргүүдийн зүрхэнд чухам ямархан бодол байгаа болов. Бидний дэмжигчид сууцгаагаар гих дуунаар хамран сууцгаалаа. Сонин. Ардчил бүхний хүмүүжүүлж байна. Та нар минь ёстой л ардчилсан хүчнийх. Ард түмэн цөмөрөн та нарт итгэх цаг удахгүй ирнэ гэж тэдэнд хэлмээр санагдав. Шаардлагыг хүлээж авсан боловч элдв шалтгаалтойч тодорхой хариу өгч чадсангүй. Сүглэргсад хүлээж зөглөө. Яах вэ? Бодцгоо. Бодлогын хариу хөдөөнөөс тухайлбал Хөвсгөл аймгийн Бүрэн хотод болсон улс төрийн үйлсвэрлэн зарлагчид дахин эхлэв. Хөвсгөлийнх нь яаж вэ? Хүн бүр өглөөд бие биетэйгээ мэдлэхээс өмнө ингэж л асуудаг болчихсонгүй. Үйлсвэрлэн дэмэгтэйчүүдэж оролцлоо. Юу болох нь вэ? Хотоос удирдлагын нөхдөж ирлээ. Ширээний ард хэлэлцээр үргэлжилсэн.
Хөршил аймгийн Орчуудын өвлийн салбарт баримлчин ажилтай намайг Батчаргал гэдэг Монголын Арс холбооны гишүүн. Өнөөдрийн байдлаар бол өсгсөн одоо эхлээд нийтдээ 200 цаг болж байна ер нь. Бидний ер нь эцсийн гол зорилго бол энэ ардын төр хурлыг одоо жинхэнэ ёс орон байгуулагдсан одоо тэр нөхцөлд тэрийг засаг төрөөс энэ хэвлэл мэдээлэлээр Монголын ард түмэнд үнэн ялах тавилантай. Тэр үнэн ялжээ. Ардчлалын ялалт нэмэгдсээр байлаа. Энэ ялалт Монгол орн ардчлалд суулцаж байгаагийн баталгаа болж олон улсын давцанд Азийн Монголын нэр хүндийг өргөж өглөө. ертөнц Монгол орныг өөр нүдээр харах боллоо. Олон улсын хэмжээнд улс төрийн үр амьсгал зөөлрсөн нь манай оронд хоёр талын хөршин харилцаанд ч бодитойгоор нөлөөллөө. Монгол нутагт албаасан Орос залуу учрын золгох ээжтэй удаан хүлээсэн ханьдан очоор одлоо. Зэр зэвсэг танкын бас буцана. Ирсэн гээчин буцаж Оросын бороо архин гэдэг ийм юм. Ардын эцэг дээдсээс заяатай их Монгол нутаг минь үлдлээ. Өвөл алсалж хавар айлчлаа. Улс төрийн амьдралд ч мөн налгар дулаан цаг ирлээ. Анхны бротод цуг нийслэлийн гудамж талбай ер нь нийт Монгол оронд маань хэвлэлийн хор буулаа. Олон жил оюуны өсгөлөнд давтсан Монгол түмний билгээнүүд нээгдэж нам хэвсэл холбоод зөвхөн жагсаал цуглаан дээр төдийгүй хэвлэлээрэн дамжуулан өөрийн үгээ өргөн түмэнд хүргэдэг боллоо. Зөв шудраг үеийн зам мөр цагаан гэдэг үлээ. 70 жил нэг маягийн үзэл сурталд баригдаж утлан хавчсан аятай догонцож явсан Монгол орн нэг хэсэг бүжигнаад уужим чөлөөтэй амьсгалж эхэллээ. Зах хязгаар нутагт энэ их бүжигнаан буюу ардчилсан хувьсгалын үйл явц учир шалтгаан шиг зорилгыг ойлгож мэдэрч эхэллээ. Нэр алдар албан тушаал барилгачид гэсэн ойлголт нь үннийг мэдрэх тээзрэг замхран арилж олон нам байвал олон морь уйсан тайтал хэмээн Монгол ухаанаар шүүн тунгааж зөвшин хүлээх боллоо. Улс төрийн намууд сонгуульд ажилдах ширхтээ оролцох боллоо. Гэвч ингээхийн тулд ямар их эсрэг үйлсэл үтгэлэг доромжолтой учирч төмөн бүрхийг туулсныг тэд мартахгүй. Ард төмөн мартахгүй, түүх мартахгүй. Ийхүү манай оронд олон намын тогтолцоо бодит зүйл болж улс төрийн намуудын үйл ажиллагаа тогтворж байна. Цагаан морин жилийн улс төрийн оргилж буцалсан их амьдрал өнгө нэмсэн нэгэн зүйл бол анхны ардчилсан хэмээх тодтолтой сонгуул түүнд бэлдэх ажил байлаа. сонгуульд болж байна гэж хэлж болохоор байна. Өмнө нь үлдэгдэж байгаагүй иймэрхүү үйл явц болж байна гэж одоо хэлэх бүрэн бүндэлтэй юм аа. Тэгээ та бүгдийн одоо энэ хорон зөвлөсөн энэ салбар дээр тус толгоос нэрэн дэвшигдсэн Монгол Ардын хувьсгал намын дарга гээ очир батгай мөн Монголын үндэсний дэвшлийн намаас нэрэн дэвшигдсэн Монголын үндэсний дэвшлийн намын зөвлөлийн гишүүн Гэ Гамболд нар өрөлдсөн ирээд байна. Та бүхэнд хандаж үг хэлэх үг байвал хоёр нэр дэвшигчдийнхээ үгийг сонсъё. Өнөөдөр манай оронд хийж чад байгаа энэ ардчлалын үе, шинжлэлийн үе, эрх чөлөөний үеийг би бол энэ бол зөвхөн үеийн чөлөөний нар биш, урвахын
улсын улаанаар ардчлалын улаанаар мандаж байгаа ийм эрен үеийг хэлж байна гэж үзэж байна. Тэгтэр бид нар энэ хооргийнхаа одоо сонгогчтой уулзаж сонгогчдын санал олныг авах улмаар улсын баг хуралд илүү олон судал эзлэхийн тулд депутатад нэр дэвшигчээ. Тус тусын намын үйл ажиллагаа сурталчлах ажил хот хөдөөгөө өрнөлөө. Олон жил орчин тогтнохдоо үзэл суртал эдийн засгийн бат бэх бааз тайвалсан Монгол ардын хувьсгалт нам энэ ажил төдийлөн барьцаалдсангүй. Харин шинээр үүсч бий болсон улс төрийн намуудын тухайд бол Монголын өргөн удам нутгийн өнцөг улам бүрт, сум суурин бүрт, хүн нэг бүрт өөрийн үгээр хүргэнэ гэдэг хуулийн хүнд байлаа. сонгуул болсон одоо юмнуудаас сонгох гэж байна. Энэ бол ардчилсан хүчнүүд Монголд гарч ирж одоо үр дүн юм аа. Ийм учраас бидний төлөө 22-нд санд өгсөн маргааш санд хөрөнгө бэл дутмагч гэлээ. Ардчилсан хүчнийхэн ийхүү хамтын хүч, хамтын оюунаар гар сэтгэл нийлэн ажиллахын жишээг үзүүлж байлаа. Эвий эрхэндээ дэртнэ гэж эцэг дээдсэн сургадаг билээ. Төрөлсөн дөхнүүлхэн эхлэл энэ ажилч түүхийн бас нэгэн хуудас. Он жилүүд өнгөрч Монгол түмэн ардчлалд бүрэн суралцахын цагт энэ мөчийг эргэн дурсаж ардчлалын үр таригчдад мэхэн ёслох болно. Найрамдах Монгол ард улсын ардын их хурлын депутатыг сонгох 430 тойрогт нэр дэвшсэн 2400 хүнээс 799 хүн шалгарч үлдсэний дотор ажилчин 18. Монгол ардын хувьсгалт нам сонгуулийн сурталчилгаанд баггүй хөрөнгө зарсан боловтой. Улсын нэртэй чуулгын тоглох, төрийн шагналт яруу найрагчдын онгодын хур, морин дэл дээрээс үнгүй тараасан үнэн сонин. Гэвч анхны ардчилсан сонгуульд ардчилгүй юм нэлээд гарсан. 70 жил өдөрдсөн Монгол ардын хувьсгалт намынхаа төлөө саналан өгөх хэмээн далайлгах ухуулахын завсар аашилж даруухан гүндүүгийн хөдөөгийнхнийг барьцалдуулсан дарга мяндагтан цөөн боловч гарсан нь энэ удаагийн сонгуулийн ардчилсан хэмээх утга санааг алдагдуулахад хүргэсэн юм. Ажилчдын тав хувийг эзэж буй яруу алдарт ажилчин ангин хүндэтгдэг бүгд найрамдах Монгол ард улсын ард иргэд та бүхнийг уужим саруулах хаан гаргаж Монгол ардын хүнсэлт намын уриалгыг дэмжинэ гэдэгт итгэж байна. За энэ удаагийн сонгуулийн нэгдүгээр үе шалтгааллаа одоо хоёрдугаар биш гэж байна. Энэ сонгуулийг одоо шударга авчилсан сонгуул болж ирэх гэж байна өөрөө. Энэ сонгуульд оролцлоо. Тэгвэл энэ зүйл арчилсан гэсэн тийм юм харагдахгүй байна. Ягаад гэвэл тэр сонгуулийн тойрог дээр очиод харахад бол арчилсан намын үндсэн дэвшилт социал демократ намуудын одоо тэр юу гэвэл баг гаргасан байна. Тайлбарыг нь энэ сонгуульд ямар нам сонгох вэ? Би арчилсан нам сонгох. Ардчил нэлээ хөгжсөн орнууд яадаг байна вэ гэхээр хууль тогтоох байгуулах гэж байдаг байна. Гүйцэтгэн захирамжуулах байгуулах гэж байна. Шүүн таслах байгуулах гэж байна. Тэгэхээр саяын чиний хийж байгаа одоо энэ бүх одоо асуудлыг сайжрах байна уу? Манай сонгуул маань хэв зэрэг арчилсан явагдаж байна мэ? Таныг одоо юу гэж өгнж байна? Манай энэ удаагийн сонгуул бол өмнөх явуулж байсан сонгуулиас бол хавьгүй арчилсан, хавьгүй чөлөөтэй болж байна. Гэхдээ ийм одоо чөлөөтэй ардчилсан нөхцөлд анхудаа ийм сонгуул зохион байгуулж байгаа учраас сонгуульд оролцож байгаа бүх намууд тэр дотроо Монгол ардын хувьсгалт намын хувьд ч гэсэн тэр төрийн байгууллагын зүгээс ч гэсэн тэр сонгуулийн хамиусуудын зүгээс ч гэсэн тэр туршлага дутж байгаа зүйл их байна. Бид ингэж одоодаа уулзаагүй дутсан байх шиг байна. Ундаа хийгээгүй. Тэр өнгөрсөн хугацаанд бараг 8 сар болж байна. Бид бүгд ардчилсан төлөө тэмцээ хийгээд энэ 8 сарын хугацаанд нэлээд их үр дүнд хүрсэн байна. За энэ үр дүнгийнхаа эхний том олцыг өдөр цаг маань бол маргааш 29-нд бид 8 сарын турш юу хийв? Ямар үр дүнд хүрвэ гэж харагдана. Мэдээж хэрэг энэ бол бидний эцсийн зорилт биш. Бид нар цаашдаа ардчилсыг хөгжүүлэх. Энэ улс төрийн хүрээнд олсон амжилтаа эдийн засгийн хүрээнд хүмүүсийн амжиргаа тэр нь баталгаажуулах ажлыг бол бидний асар том нүрийг зорилт байж байгаа. Бүх шатны сонгуулийн 29 дэх үйл ажиллагаанд Монголын ард холбоо, Монголын ард намыг та нар өмнө шиг айлтган дэмжинэ гэдэг
Би найдаж байна. Ардчлалын давлгаан үүсгэс эхлэх ард түмний сэтгэлд үргэлж цуурайдсан хонхны дуу Монгол орны хүн орноос сэрэж түүний үнэх тийг зургалдаа. Монгол түмэн ардчлалд суралцаж Монгол түмэн ардчлалын уламжлалыг батжуулж байна. Энэ удаагийн сонгуульд өвлөөр тарьсан ардчлалын цэцгийн зунаар дэлгэрсэн дэлбээ билээ. Энэ Монгол Монголд явсан мастай юм. Ер нь ядна. How about coalition government? Coalition government. Any chance of coalition government? Coalition government. Эсрэг хүчний боломж хэр зэрэг байна вэ? Ой, тэр намууд бол сонгуульд сайн оролцож байгаа. Ер нь бид бол нэг 20-оос доошгүй хувийн санал аавна гэж бодож байгаа. Сонгуул бол их шудраг сайхан болж байгаа. Урьдчилсан сонгуулийн дүн нийт сонгогчдын улс төрийн идвэх сонгуулийн үр дүнд итгэл найдвар тавиагаа харуулсан ийм их тайван сайхан урьдчилсан шалгар бол болсон доо. Тэгээ тэрнийг үндэслээд ингээд бодохоор энэ удаагийн энэ өнөөдрийн сонгуул бол улам их үр дүнтэй нийт сонгогчдод ер нь бүрэн оролцоно гэж бодож байгаа. Хэнийг сонгохыгоо бол сонгогчдод ер нь урдаас нэгэн одоо нарийн тавуулчихсан ингэж ирцгаасан. Тийм учраас сонгуулийн дүн бол одоо сайн болно гэж бодож байгаа. Сонгуул шудраг болно, арчилсан болно. Энэ сонгуулийн үр дүнгээр бол бид ер нь Монголын ард түмэн ямар ч нөхцөлд нэгдэл нягтрал эвээ олох гэсэн үндэсний асар их том хүч бахархал ялнаа гэж ингэж бодож байна. Монгол орнд анхны ардчилсан сонгуул амжилттай явагдлаа гэсэн мэтээ дэвид дэлхий даяар түгэн зурайдлаа. Эртний түүхтэй Монгол орн хайчих нь ардчлалыг тугаан болохгүй аль эсвэл нухчин дарахуу хэмээн бүх ертөнд өвөлчин хаварчин ширтсэний хариуг олж явна. Монголчууд өөрийн хүссэн итгэсэн хүнээ төрийн хэрэг шийдэх хэлж төлөөлөгч болгон илгээх хэрэг олж явлаа. Хүнд суртал захиргаалалтын саварт булаалгасан эрхээ тэмцэн босож, шагсаж, суглаж, өлсгөлн зарлаж, улс төрийн суурт хийж байж эргүүлж явлаа. Сонгуул анхудаа сайтар бэлтгэсэн жүжиг байхам боллоо. Шагналын буюу томилтын гэгдсэн диктатаас бид юутай чадхай салбалалтай. Диктат гэдэг сайн ажилласны төлөө олгодог шагнал биш юм. Диктат гэдэг сайхан амьдарч, улс шиг улс, төр шиг төртэй байхын тулд та дүүнийг чадна хэмээн оноодог итгэл найдвар юм. Гэдгийг хот хөдөөгүй хөгшин залуугүй өгүүлээ. Өөрт нь үүнийг мэддэгч мэддэггүй дүр үзүүлэн нүдэн болоо чихэн зүйлээ явсан билээ бай. Ингэж жүжиглэх юм бол их орнон хөгжүүл цэцгэлүүлж чадах хүнээ диктат болгоё хэмээсний үрээр диктат гэдэг ингэрт зүйлийг тэмдэг онцгой эрх дарах байхам боллоо. Амархан сайн байна уу? За битэнхээ сайн байна. Сайхан байж байна. Сайхан зогсож байна уу? За сайхан зогсож байна. Сайхан зогсож байна. За энэ сайхан юу вэ? Юмгүй да сайхан юу вэ? Сайхан байна. За төвийн их сонгуул болж байна да. Тийм байна. Одоо сайхан байгаа үү? Сайхан байна. Бид одоо таны саналыг авахаар одоо бид ирээд байна. Манай одоо хамсын бүрдэн босоод ирээд байна. За санал авах нь хуудас одоо манай эдийн тогтсон олон намын системийг тогтсон. За энэ жил манай нийт хөдөлмөрчд сонгогчдоос одоо аль намаа одоо дэмжиж байгаа юм гэдэг энэ саналыг авч байгаамаа. За намаа дэмжиж байна. Аль намаа дэмжих юм бэ? Энд 6 нам байж байгаа. Ноо намаа дэмжээ. Баахор энэ онцгой болцоо байна гэж байна. 50 гаруй хувийг авчих болцоо байна. Ай хурд бол нэг 60 суулгах хэмжээ нь энэ ажил хийж байна. Надад ажиглагдсан зүйл гэвэл
засгийн эрх барьж байгаа намын давмгайлсан зохион байгуулсан хөдөөр нутагт сонгуулийн тойргуулалтын комиссийг удирдсан талж ажиглагдсныг хэлэхэд илүүдэхгүй юмсэ. Хаягийн зөрчилтэй нэг 20 хүн байна. Тэднийг бол бид нар нэлээд нь бол тэр хуучин хаягаар шилжүүл явуулсан. Яагаад гэвэл тэр хүмүүс бол хаягийн шилжирэг учраас цаанаа бол хатаарянуудын хүслэл. Тэгээд сонгуулийн тэр хуудас ханаас авсан. Эндээс авсан бол тэр нэгэнт авсан бол өгөхөөсөр аргагүй шүү дээ. Нэгэнт өгсөн бол тийм өгснийхаа дараа энэ асуудал тавих чинь болдог байхгүй. Өгөөгүй байхдаа тэрийг тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээд манайхад үнэмлэх авсан паспорт шалгаад одоо энэ дээр бол хууль амьд хүмүүс. Тэгтээ юу байна л да одоо хаягийн зөрчилтэй болсон байна л да. Тэр чинь бол бүгд тэрийг анх үнэмлэх хөтөл хийж дараа нь үнэмлэхийг хураах асуулт чинь бол нэгэн санд анхны санд өгсөн энэ бол 22-нд өгсөн бол дараа нь аавна чинь утгагүй болж. Нэг сандаа нэг тойрогт өгөөд нөгөө сандаа нөгөө тойрогт өгнө ч гэсэн үг. Гүнээ ч утгагүй шүү. Хэсэг бол багтсан. Тэгээд энэ 20 хэсэг үнэ бид нар сая энэ бүх хүчнээс урд нь сандаа өгөхдөө энд өгсөн байсан. Тэгээд одоо бол та нар бол тэднийг өөр газар руу явуулсан тийм. Цөөн шилжүүлсэлтэй. Төгөөг амьсасан гөрөгчөөр шаргуулдаг. Тэр өглөө буцсан үеийн нэрсийг авсан уу? Харин бид нар 20 хүтэн нэг нэрийг гаргаад сая машинтай өглөө нэг 100 хүн буцаасан гэдэг. Зүгээр эргээд ирсэн. Бидний нэрсийг авсан уу өглөө энэ буцаалтаа? Ямар хүн буцаг гэдэг нэрсийг авсан уу? Сонгуулийн тойргийн комиссийн бодлон тарьжээ. Энэ бол бас л ардчлалын нөхцөлд ажиллаж сураагүй хуучинсаг сэтгэлгээний гайвар шиг гарч байгаа нэ. Сонгуул хэрхэн явагдав? Хэн ялав хэмээн бид догдлоо. Шинэ сонгуулиар шинэ маягийн депутат гарч ирсэн ч тэр болгон ард түмний сэтгэл төрсөнгүй. Амлалтын депутат гэдэг шинэ томьёо бий боллоо. Тэд хэрвээ би депутат болвол гэж байгаад хэн илүү ихийг амласан нь ялчих тохиолдол олон гарлаа. Сонгогч та миний төлөө сандаан өгөөрэй хэмээн үзэгвэрийн дасалбар үнгүй тараах, зураг үнгүй авчиг, ховор бараагаар үйлчлэх зэргээр олонний сэтгэл татах арга чарга хайсан нь нэн олоо. Ер нь өөрийн эрх мэдэл албан тушаалан ашиглаж юу чаддгаан амлан ардын төрөө дүшилсэх хэрхэн хүндтэй эрхийг амлалтаар арилжиж авах гэсэн оролдлогыг энэ удаагийн сонгуулийн сүүдэртэй талагч нэрлэх нь зөв болов. Намуудын төлөө санал хураалтаар нийт сонгогчдын 60% нь Монгол ардын хувьсгалт нам, 40% нь ардчилсан хүчнүүдийн төлөө санал өглөө. Энэ бол үүсэж бий болоод хэдхэн сар болж буй улс төрийн намууд олон түмний итгэлийг нэгэнт эзэмдэж чадсны баталгаа. Олон үргэлж үзэл угаас ардчлалыг эрхмэлдэг эртний уламжлалтай Монгол газар нутагт минь өнөмөнгө дэлгэрхийн үлзийтэй хутга бүрдэсний илэрлэг боллоо. Дараагийн сонгуул улам бүр үнийн шудраг болно. Хүмүүр бусдын заавар заалтыг дагалгүй, амлалтын сайханд хуурталгүй, хүссэн депутатан сонгоно гэсэн итгэл. Төөрсний эцэст төгнүүлсэн төрийн минь ариун сүл дөршөө гэсэн залбиралтай хамт үлдлээ. Монгол түмэн хийвзэглэмэт амьдралаа сонсолж чадлаа. 70 жил коммунизм хэмээн гүйэлхийг сонсож, 70 жилийн дотор үнд сугсаа улам судар, ёс заншил, бичиг судар, Монгол чанараа аажмаар мартаж байсан Монгол түмэн үн ойрноо сонсэрлээ. Эзэн бүгд Чингисийн айлгүйгээр нэрлж чаддаг. Энийг ингийн түүнийг тэрий хэмээн үзэл бодлон илэрхийлдэг. Уул овоогон тахиж ус голон аргадж чаддаг боллоо. Бүхтэнгэрийн орны хүй олон монголчууд хөх монгол улаан монгол боллоо хэмээн эндүрч бүхэл бүтэн жарныг элслийн асгсан ус мэт алдаж орхиод эцэстэн хөх монголоор үлдэх ёстойг ухаарлаа. Хөх монгол хөл дээр нь босно гэдэгт итгэлээ. Хаахлын дадан чанартай Америкийн нэгдсэн улс хүртэл Монголд ардчлал сэргэжээ гэж төрийн төлөөлөгчөө илгээлээ. 70 жилийн бүүтгэр амьдрал
70 жилийн хөлдөө мөсийг ардчилсан хүчнийхэн хүү татлаа. Сүн төрж байна. Зузаан мөс цуусэрч их усан эрчлэн урслаа. Энэ усан хүнд суртал захиргаадалтын хэр тоос муу муухай бүхнийг арилгана. Монголчууд урсгал усан өөрийг нь ариусгадаг гэдэг. Сүн төрж их мөрөн эрчлэн урсаж эхэллээ. Монголчууд нийгмийн хөгжлийн 70 жилийн гажуудлаа 8 сар хагасан хугацаанд нэг ч тусал цус гаргалгүй, нэг ч цонхны шил хагалгүйгээр салруулж чадлаа. Энэ бол зөвхөн эхлэл.